Сайн уу? Анхны подкастаараа Эги Зака хоёр мэдчилж байна. За тэгэхээр өнөөдөр бит хоёр подкаст эхлэхээ өмнө багахан өөрсдөө тавч танилцуулъя гэж бодож байна. За намайг Зака гэдэг. Одоо Японд ирээд 9 дахь жилдээ за ажиллаж байна. За тэгээд одоо нэгэн сургуульд оффист нь ажилладаг байгаа. За Эги. Хэлээ. За би болохоор Японд ирээд хэдэн жил 6 жил гарсан болж байгаа. Тэгээд бас битээр ижилхэн мэрэгчлээ гинэ ажилтай байсан. Тэгээд би бас нэг сургуульд ажиллаж байгаад одоо аялын компани нэг компани аялын хэсэгт нь ажиллаж байгаа. Тэгээд бит хоёр энэ удаа ч яг хоёр нь одоо Японд холбогдолтой өөрсдийнхөө одоо амьдралд тохиолддог зүйлүүдийг ярьж подкаст гаргаж хаяа бухаланга подкаст болгох хүргэе гэж хэлсэн юм аа. За тэгэхээр өнөөдрийнхөө дугаараар болохоор за хамгийн ихний дугаараар Японд хэрхэн яаж ажилд орох вэ? За тэгээд бид хоёр өөрсдийнхөө ажилд орсон одоо түүхээс туршлагаас ярих болно. За тэгээд тийм бид хоёрын хувьд хэм бол хоёулаа амар ондоо аргаар Японд ажилд орсон байгаа. За тэгээд өөрсдийнхөө ажилд орсон туршлага болон за ер нь одоо бус хүмүүс бас яаж ордог вэ гэх зэрэг тиймэрхүү юмнуудыг бас ярих гэж бодлоо. За хэлэх үү? За тэгээд надаас эхлэе. За би болохоор миний хувьд хэм бол Японд яг нэг японочдод ерөнхийдөө шин сацуу гэж ярьдаг л да. Яг одоо дөнгөж их сургуулаа төгсөөд тэгээ шууд ажилд ордог байгаа. Одоо нэг ажлын одоо job hunting хийгээд тэгээд ажилд орно гэсэн үг. Энэ нь болохоор Японд амар ерөнхийдөө дэлгэрэн юу гэмдэ түгээмэлээдэг. Энэ бас айгүй сонин те. Бараг бусад орнуудад айгүй цөөхөн баха. Ингэж одоо шууд компаниуд тэгэж одоо дөнгөж ажил одоо сургуулаа төгсөн оюутныг авах 3 дугаар курсээс баргалтай ажилладаг шүү дээ. Тийм. 3 дугаар курсээс эхлээд internship хийж эхэлнэ. Компаниуд дээр очиж ихэрч нэг дадлага хийж агаад тэгээд яг 4 дугаар курстай яг нэг юугээ компаниас урилга аваад тэгээд төгсөөл шууд ажилдаа ордог байгаа. Монголд ч гэсэн гэхдээ Мерсер огт байхгүй бол биш ахаа байх явд бай. Тийм. Тэгээ японочдод бүр ингэж яадаг вэ гэхээр бүр тасраараа хийдэг юм. Тэр нь бүр ингэж сонирхолтой. Нэг юм одоо нөгөө 3 дугаар курсын дараа 4 дугаар курст орно гэдэг шиг тийм. Яг зөв. Төгсөөл шууд ажилд орно гэсэн тэр одоо бэлтгэл нь шууд 3 дугаар курсээс нь эхлээл. Тэгэл одоо жишээлбэл намайг их сургуулийнхаа тэгэл шууд юугээр их сургуулийн нэг тэр анонсаар тэнд одоо тим компаниудын юунд болж гин танилцуулга нь олж шүү ирж сонирхоорой гэл одоо юу гэдэг өөр CV яаж бичих үү гэсэн тийм их сургууль дээр нэ. Тийм CV яаж бичих үү ярилцлаганд ингээд бэлдүүлж шүү энэ төр гэсэн тиймэрхүү зарууд амар их ингээд шууд үдийн тусалгаанаар яагаал яваал тийм сургууль дээр нь тэр нэг career center дээр амар их тийм юу болдог байсан. Одоо нэг ажилд орох компаниуд нь хурж ирнэ. За тэгээ дээрэс нь одоо нэг CV-гээ бид нар чинь бас яаж бичих учраа болохгүй байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрийг ингээд тэр career center-ийн одоо тэр туршлагатай багш нар нь ингээд засч масч өгөөд тэгээ жинхнээсээ бас нэг ажилд орох тийм ярилцлага бас өгүүлдэг байсан. Тэр багштайгаа. Тий одоо бүр ингээд орхоос эхлээл хаалгаа тогтч орж ирнэ. Тэгээ суухаасаа өмнө тий одоо сууж болох уу гэж асуугаад суунч гэдэг юм уу тий. Сургуулийнх нь яг үнцэн ажилчид тийм спортыг career center-тэй багш нар гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү юмнаас амар бүр ингээд шинэлэг санагдчихсан гэх юм уу. Тийм Монгол ерөөсөө тийм сонсож байгааг болохоор монголчин бас би чи уулын 4 дугаар курсээ төгсөөд ирсэн шүү дээ. Тэгээд яг ерөөсөө нэг ч удаа тийм байж үзээгүй гэх юм уу. Би ч гэсэн байгаагүй шүү дээ. Тэгээд амар сонирхолтой нь гэх юм бол тийм тэгээд ерөнхийдөө 3 дугаар курсээсээ эхлээл тэр одоо компаниудаа эхлээд болохоор интернетээр энтри хийн. Интернетээр ингээд одоо танай компанид аппликейшн авахыг хүсэж ийн гэд хүсэлтээ явуулаад тэгээд дараа нь тэгэж явуулсныхаа дараа компанийнхаа нөгөө нэг танилцуулганд очиж суудаг байхгүй юу? Тийм. Тэгээд танилцуулганд очиж суугаад тэгээд дараа нь тэр компани руу яг таалагдах юм бол тийшээгээ CV-г явуулна гэсэн үг.
Тэр танилцуулах нь яг нөгөө оюутнуудад зориулсан Тийм. юм Яг гэсэн л үг тэр тий. яг зөвхөн шинэ одоо төгсөөд 4-р курсээ төгсөөд орох гэсэн яг тэр зөвхөн тэр оюутнууд зориулсан. Тийм. Ерөөсөө одоо нөгөө дундаас ажил орж байгаа хүмүүс энэ төр бол тэнд байхгүй гэсэн үг. Бүгд дандаа 3-р курсийнхан л байгаа гэсэн үг. 3-4 курсийнхан. Эхлээд нөгөө бүртгүүлнэ гэсэн шүү дээ. Тэр нь одоо тэр нөгөө бүр оюутнууд зориулсан тийм бүртгэлийн линк форм байх уу тий. Тийм. Тэр нь болохоор нөгөө Майнаби ерөнхийдөө нэг том хоёр л байгаа л да. Мейжер хоёр нь болохоор Майнаби, Рикунаби гэдээ хоёр байгаа. Тэгэл тэрэндээс бүх ер нь ихэнх компаниудын юу нэг ингээ байж байгаа мэдээлэл нь. Тэгээ тэр ишээгээ тэр сайт руу ороод өөрийнхөө пэйжийг үүсгээд тэгэл entry гэдэг дээр нь дараал. Тэгэл entry гэсэн үг. Тэгэнгүүт одоо мэйлээр тэр компани одоо хизээ танилцуулгууд нь болохын ямар бичиг баримт хизээ хүртэл гэхэд өгөх ёстой юм тэргээ бүгд мэйлээр хүрдэрнэ. Ямар хон компаниуд ах уу? Дандаа л том компаниуд ах уу? Эсвэл янз бүр ах уу? Янз. Тийм. Рикунаби гэхдээ ер нь их хвчлэн тэр инженер тал руугаа их тэр байгалийн шинжилгээ ухаан гэх юм уу? Тэр тал руугаа их компаниуд нь төвлөрсөн. Майнаби болохоор жоохон нийгмийн ухаан тал руугаа байдаг юм шиг санагдсан. Тийм. Рикунаби тийм биз дээ. Угаас үгнээсээ тийм юм уу? Магадгүй тий. Тийм. Тэгээд дараа нь CV-гээ явуулна. За тэгээд эхний шалгаруулалт нь болохоор CV-ндээ тэнцэх байгаа. Хамгийн эхний шалгаруулалт нь. За тэгээд CV-ндээ тэнцэх юм бол дараа нь групп ярилцлага гэж өгнө. Тийм. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр янз байгаа л да компани сурталчилгаа. Жишээлбэл шууд 3 оюутантай би цуг ингээ ороод тэгээд ингээд миний урд бас ингээ 2 ч юм уу тий 3 нөгөө нэг ярьцлага авч байгаа хүн суудсан. Тэгээд одоо бид гураас яг адилхан асуулт асуудаг ч юм уу. Тийм маягаар групп ярилцлага. Одоо хэн юу хариулах уу гэдгийг сонсож байх юм уу? Тийм. Харин тийм. Тэнгүүдээ тий хариултаас нь давж хариулахгүй болохгүй шүү дээ. Бас аюул хэцүү. Ямар хэцүү. Тэгэл нөгөө одоо бид нар чинь ерөөсөө яг л нөгөө гадаад хүмүүс хамаагүй яг л нөгөө жинхэнэ яг Япон хүн тий тэрнээс илүү ээжээж л одоо тэр шалгарч үлдээ. Тийм. Тэгэл тэнгууд ингээд Япон хүүхдүүд амар ингээд тийм айхтар гэх юм уу тэрэндээ бүр ингээд амар бэлтцэн. Тэг ингээд бүх ингээд хариултандаа чэйдэлсэн байт юм билээ. Тэгэл ерөөсөө шууд ингээд нэг нацаг ингээд бодож модно гэсэн байхгүй. Шууд дуржигнаал явчихсан. Тийм шууд дуржигнаал. Тэгэл бүр ингээд хамгийн гол нь ингээд тэр зам толгоороо ямар ч бодохгүй ингээд хариулт нь шууд гарч байгаа штэ амнаас нь тэнгууд ингээд тэрүүгээрээ ингээд нөгөө одоо нүднийхээ хаарц одоо тэр нөгөө инээмсэглэл нэрээ өөрөө одоо хийх тийм одоо нөгөө боломжтой гэх юм уу? Тийм одоо юу гэмдэ паник нь орохгүй гэсэн үг. Тийм. Тэр одоо монголоор. Тийм юутэй. Тэнгүүд миний хувьд болохоор ерөөсөө тэр үед очиад анх удаа тэр асуултыг сонсож байгаа. Юу нөгөө нэг инээж минийх байхгүй. За тэгэл тэр чинь тэгэл хамгийн хэцүү. Тэгэл өөрийнхөө санааг тэгэж Япон хэл дээр бас тэгэж яг 100% илэрхийлэх гэж бас аюу хэцүү. Тийм амархан асуулт асуухгүй. Тийм групп ярилцлага болно. Нэг бол группээр нөгөө нэг workshop айгуу хас ажиллуулж байсан. Тийм одоо 5 хүүхдийг нэг баг болгоод тэгээд тэр баг дотроо ингээд нэг ингээд өөрөөр ролтой. Жишээлбэл одоо би одоо жишээлбэл юу ч болдیں۔ За өөр сургуулийн хамаагүй хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэл тэнд анх удаа уулзаа. Тэгээд тэр 5 хүүхэдтэй одоо би нэг баг болж ажиллана гэсэн үг байхгүй. Тэгээ нэг project ингээд өгчин. Тэгээ энэ project-ыг та нар ингээд амжилттай болохын тулд яах ёстой вэ гэсэн тийм нэг даалгавар өгнө. Тэгэл тэрийг ингээд би жишээл одоо ганцаараа ингэмээр гэж амар ингээд одоо өөрийгөө хүчтэй одоо илэрхийлж болохгүй. Нөгөө хүмүүсүүдийн ч гэсэн баг болж яахгүй. Өрсөлдөж байгаа мөртлөө баг болохгүй байна тий. Энэ бас амар сонирхолтой байсан гэх юм уу ерөөсөө. Тэгэл нөгөө нэг шалгалт авч байгаа. Одоо тэр нөгөө нэг ажилд авах цаа компани хүмүүсүүд нь хажуугаар ингээл нэг үзэг цаас ирсэн. Тэгэл ингээл тойроо явж гин хин яаж гин яаж оролцож гин гэдгийг бүгдийг нь хараад ингээд тийм ээ шалгаа явж байгаа. Тийм. Залгарах гэдэг яах гэдэг. Энэ нь болохоор яг нөгөө нэг ихэнх хүүхдүүд нөгөө нэг юугаарэ Япон хүүхдүүд нь ялангуяа нөгөө нэг ярилцлагын нөгөө бүгдийг чэйдэлсэн байдаг. Бүр ингээд бэлтцсэн. Тийм болохоор яг жинхнээсээ энэ хүүхд яг үнэхээр мэдлэгтэйдээ ингэжлээд байна уу? Альсвал чэйдэлсэн байна уу гэдгийг мэддэггүй болохоор иймэрхүү нөгөө гинтийн тийм юугаар айгуух яа гэм лээ туршиж үздэг. Угаасаа эднэр цээжилсэн байгаа гэдэг мэдчих нь шүү дээ. Тийм. Эсвэргээр яг иймэрхүү юм монголчуудын хувьд айгуу бас давуу тал чадах юм шүү. Шууд хариулцах юм бол тий толгоороо хариулцах юм бол тийм байсан. За тэгээд эндээ тэнцэх юм бол дараа нь
ерөнхийдөө нэг 3-4 шат бол давна. За тэгээд групп ярилцлагандаа тэнцэх юм бол дараа нь юу ярилцлага байгаа. Ганцаарчлал. Тийм ганцаарчлал ярилцлага. Тэр нь гэхдээ зөвхөн хүний нөөцийн захиралтай нь, хүний нөөцийн хүнтэй нь. Тэгээд хүний нөөцийн хүнтэй нэгээ тэн дээр ярилцлагандаа тэнцэх юм бол энэний өмнө бичгийн шалгалт бас байгаа компаниуд байсан. Зарим компаниуд нь бичгийн шалгалттай. Тэгээд тэрэндээ тэнцэх юм бол ярилцлагандаа ороод тэгээд тэр хүний нөөцийн хүнтэй тэнцэх юм бол дараа нь одоо яг тэр одоо орох байгаа тэр нэг одоо жишээл үүдийн олон улсын хэлтс нормоор байна гэхээр тэр олон улсын хэлтсийнх нь одоо дарга нь бас хамт сууд юм элэ. Тэгээд нэг 2-3 тэр хүний нөөцийн дарга нь ч гэсэн сууж агаад хамгийн сүүлийн юу шатанда тэгж тэнцүүлт юм элэ. Тэгэл ерөнхийдөө бол амар төгшөөртэй одоо тэгэл тэр чинь нэг яг хичээлийн хажуугаар бүгд явагдаж байгаа. Тийм шүү дээ. Төгсөлтийн шалгалт гэдэг дээрээс нь тэгээ цагийн ажил байна. Тийм шүү дээ. Тэгэл одоо жишээлбэл тэгэл бас амар хэцүү ингээл яг мэйлээр тэнцээг үнэр нь. Тэгээ дээрээс нь тэнцэн болвол за 7 хоногийн дараа тэдэн цагаас шууд юутэй гэл тэнд одоо ирж дараагийн ярилцлага өгнө үү гэл ирнэ. Тэнгүүд нэг цагийн ажил бас тавьж бас болохгүй гэх юм уу? Аюулгүй. Дээрээс нь өөр компаниас тий давхсан цаасаас байгаа шүү дээ. Тий давхсан бол тэгээд угаасаа шууд аль нэг сонгохоос орж шаардлагагүй. Тийм шүү. Аль магадaltaй гэнэ юм аль өөрийнхөө ормоор байгаа сонгол тий. Ер нь бол амар ер нь нэлээд хэцүү тий жоохон стресстэй гэх юм уу? Тэгээд хэр удаа үргэлжлэх вэ? Яг одоо шукац эхлээд яг 80-ыг авах хүртлээр хэр удаа? Тий 3 сарын яг нөгөө хичээл эхэлдэг байхгүй юу? 3 сарын 3 дугаар курсын ороод яг 4 сараас нь эхэлнэ гэсэн үг. Хөөх тэгэхээр чинь яг талаас нь эхлээл. Тийм. Яцхан ч тийм. Тэгэл 3 сараас эхэлж явж байгаа л ерөнхийдөө оюутнууд их хвчлэн за нэг намар гэхэд бол урилга бараг авчдээ юм лээ. Хагасжилээс илүү тий. Тэгээд урилга авчаад тэгээд 4-р курстай яг л нөгөө юундээ яг өөрийнхөө нэг тийм одоо урилга авсан юм чинь тэгэл санаа амар хичээл мчээлтэй. Нөгөө хэлний сургуулиас хүүхдүүд шингээхгүй хийдэгтэй бас төстэй юм тий. Одоо цаг хугацааны хувьд гэх юм уу? Төгсгөөсөө өмнө сургуулаа хайж олцоод тэгээд юу яах та төгсөхдөө тий дараагийнхаа сургуулаа олцсон яг санаа амар төгсдөгчтэй. Номжурмаар авах юм бол номжурмаар. Тэгээд бас нэг сонирхолтой юм. Одоо юу гэм бид нар ингээл угаасаа тэр чинь бараг нэг компанид бараг нэг удаа бараг хэдэн мянган оюутнууд ингээд юу өгж байгаа. Аппликейшн өгж байгаа. Тэгэл тэнцээгүй ингээл анхандаа амар ингээд сэтгэлээр ундаг байсан гэх юм уу. Би ингээл нөгөө тэнцэхгүй юм байна да. За болохгүй юм байна гэл амар санаа зовоод. Тэгсэн чинь ерөөсөө санаа зовоод байх юм байхгүй. Тэгээд би харин баг гэх юм уу. Одоо тэр нөгөө яг CV-гээ өгсөн компани. Арилцаагаар хэдэн компани нөгөө би нэг 12 жилөө тэр хавцаад өгсөн баг. Тэгсэн чинь Япон оюутнууд 100 өгдөг. Дунджаар тийм 100 компанид өгөө тэндээсээ нэг 3 муруул тэнцдэг юм шиг үлээ 3 компани. 97 удаа унах юм шүү дээ. Тийм. Тэгээ Япон оюутнууд нь ч гэсэн өөрсдөө бараг за унана гэсэн бараг тийм юугээр ингээд чаленж хийж үзээч гэдэг юм уу. Тэгэж бас өгдөг юмнууд байгаа болохоор асуулт нөгөө ярилцлаганаас туршлага олоо явж байгаа. Тийм яг зөв. Тэгэл яг нөгөө яг өөрийнхөө яг орё гэж бодсон компанийнхаа ярилцлаганд орохоос өмнө тийм нөгөө нэг тий туршлагаас туршлтын тулаа олгоод өөр компаниуд тас өгнө шүү дээ. Тэгэл баахан өөрийгөө нөгөө нэг тийм туршлага таатай өөрийгөө нөгөө ярилцлаганд тассан юм уу? Тийм шалгалтанд тэгээс тасах тийм мэлээ. Зөв. Хайхтараа. Тэгэл тийм би нэг 12 компанид юу өгөөд CV-гээ явуулаад тэгээд нэг яг ярилцлаганд очсон нэг 8 ч юм уу тэр хавцаад байгаа 8 хавцаа. Тэгээд тэндээсээ 2 компани тэнцсэн. Тэгээд харж байгаа л яг өөрийнхөө яг арай нэг юу гэх юм одоо чадах юм байна гэх юм уу арай нэг өөрийнхөө дуртай сонирхолтой юу лүгэ компаниа сонгосон байж байгаа. Тэгэл одоо тэнд ажиллаж байгаа шүү дээ. Төрөний мэс. Яг яаж орсон? Би чинь юу штэ.
Монголд их сургуулийн Апоэлээр төгсөөд адилхан шүү дээ. Аялаа Апоэлээр төгсөө. Тэгээ Монголдоо нэг Япон захиралтай нэг компанид Монголд 4 хэдэн жил ажилласан байж байгаа. Тэгээд наашаага Японд ирээд тэгээ шууд тэр Монголд ажилладаг байхдаас наашаага айгүйх Япон руу Монголоос наашаага томилтоор ирдэг байсан. Тэгээл ерөнхийдөө нэг юм танил талбалтай болчихсон. Тэгээ ажлынхаа хажуугаар бас нөгөө таны хүмүүс маань ингээл орчуулга юм хийгээд үгээл ер нь жоохон гайгүй Монголд амьдардаг ч гэсэн Японы талаар нэг гайгүй жоохон ойлголттой тэгээл нэг баг зэрэг ойлголттой ирж очиад яваадсэн. Тэгээд Монголд ажиллаж байгаа л Японд очиж амьдрий гэж хэдэл тийм Монголд тэр компанид ажиллаж байхдаа хажуугаар нь бас нэг магистраа төгсөөд тэгээ явж ирсэн аа. Ер нь Японд очиж ажилламаар санагдаа. Тэгээд наашаага шууд ажлын визээр иржсэн. Шууд ажлын визээр тэгэнгүүтээ ирсэн компани маань угаасаа гэрээгээр тийм нөгөө тодорхой заасан хугацаатай байсан болохоор тэгээл дараагийнхаа ажлыг хайх уу ажилласвал хайрах уу Монгол буцах уу гэд байж байгаад нэрээд нэг удааг байсан болохоор нөгөө Японд одоо нөгөө Японд сургуульд сураагүй ч юм уу тийм байгаа болохоор ажил олддсон бол яа хичнээн хэлийг мэддэг ч гэсэн нөгөө Японы нийгмийн сайн мэдхгүй тэгээ заавчсан тэгэл ажил хайгаад л үзье болохгүй бол тэгэл буцаал өөрийнхөө ажилд орно гэсэн байдлаар тэгээд яаж исэн. Тэгээд гэхдээ ер нь бол нэг 70-80% бол баймар наашаага эндээ ажил ормоор исэн л та. Ер нь нэгэн тэрсэн юм чинь тэгэл нөгөө багасаа ч яг Японд яатсан. Тэгээ Монголд ч ажиллаад үтсэн юм Японд ажиллаж үзмээр санагдаад тэгээ бас ажил хайсан. Тэгэл ажил эхлээл шууд Google-ээс шууд тэгэл Монгол одоо юу гэдэг би ч нөгөө бакалавр маань Японы орчуулагч болохоор одоо Японд Япон хэлээр ярьдаг хүн Монгол хүнийг авах одоо ямар компани аа тэрийг ингээд бодсон шүү дээ. Тэгэхээр Японоор нэг юм хагас дуу ярьдгаас өөр надад чадах юм Японд ирчихэр чинь байхгүй байгаа зү. Тэгэл за би одоо өөрийнхөө ямар чадварыг зарах уу ч юм уу тэгэж бодонгууд Монгол хэл авахгүй тийм. Тэгэл Монгол хүн хэрэгтэй газар гэсэн үүднээс ерөнхийдөө хайжсэн л. Гэтэ ерөнхийдөө нэг офисын ч юм уу тийм ингийн ажил болвол угаасаа бас хийж чадах хэмжээнд бол нэг тиймэрхүү. Ер нь нэг ингийн офисын ажил аль эсвэл Монгол хэл ашиглах тийм ажил гэж хайж агаад тэгээ бас нэлээд олон компанид шууд л Google-ээс Монгол хүн ажилд авах Монгол Origin QC Enter гэсэн л keyword-аар хайсан байх. Тэгэл хайж байж байгаа л тэгэл юу ч мэдэхгүйс тэгэл хайгаад гэл за ийм ажлын нөгөө нэг сайтууд эдэм байх гэл тэгэл Indeed Enter гэл байгаа шүү дээ. Тэгэл янз бүрийн сайтууд руу шууд бүртгүүлээл тэгэл нэлээд олон компани руу тэгэл нөгөө нэг компаниуд руу мэйл бичих тэгэл нөгөө нэг apply хийх тийм юм чинь бас тэгэл нөгөө нэг try and error хийгээл мэдэхгүй хинч надад нөгөө танай багш нар зааж өгдөг шиг хинч зааж өгөхгүй өөрөө тэгэл эхлээд одоо ямар айгүй амар инээдтэй юм бичиж явуулдаг л байсан бах та одоо ботход тийм тэгэл нэлээд тэгтээ амар олон компани руу өгөөгүй 10 маруу хүрээг баха. Тэгэл нэг юм ямар компаниуд руу өгчээс юм бол аялын компани тэгэл өгж байгаа л тэгээ яасан чинь яг монгол хүн миний нөгөө нэг байнга хайдаг keyword-оор монгол хүн гэсэн ажил гараад ирдэг байхгүй. Тэр нь ямар ажил вэ гэсэн чинь Японы сургуульд монгол ажилтан цагийн ажилтан аав гэсэн зар байсан байхгүй юу. Тэгээд л цагийн ажилт юм байна да. Заавч гэсэн яагаад үзье гэж apply хийж үзэл. Тэгээд би болохоор нөгөө ажлын визтэйсэн болохоор цагийн ажил угаасаа хийж болохгүй. Тэрийг мэдчихсэн байхгүй юу. Тэгээд угаасаа очиад юусэн бичиг баримтаа явуулаад үзье. Тэгээд дараалал явуулахаар яг адилхан шүү дээ. Угаасаа бичиг баримтаа явуулна. Тэн дотроос бичиг баримтыг мань хараад бичиг баримтны төвшнгөөс угаасаа энэ манад таарахгүй юм байна гэсэн юм байх юм бол хариуч ирэхгүй эсвэл одоо нөгөө харамсалтай манад төгсөл таарсангүй гэд хариу ирнэ. Зарим газар нь бүр хариуч ирэхгүй, зарим газар нь зүгээр гэрч шуудангаар цаасаар ирнэ. Юу яасангүй энэ удаад нөхцөл таарсангүй энэ төр гэлтэй янз бүрийн мөрөндөө тэгээд байжсэн чинь нөгөө нэг цагийн ажлын маа сургуулаас залгадیں۔ Над руу Японы сургууль. Тэгээд яасан чинь манад ирээд ярьслаа өгөөд өцхөө хэд тэгэнгүүт нь
бөөн баярлал. Тэгэл тэр юу бас амар гоё те. Тий. Тэр яг уцаар ирдэг те. Аюу тий уцаар ярина тий. Амар гоё. Тийм тэгэл над руу цугасаа миний Япон хүч рүү ямар ч дуудлага орж ирдэггүй юм чи. Дуудлага орж ирэнгүүт энэ яг ялангуяа нүг яг юуны нэг суур уцнаас те. Угаасаа энэ ойлгоорой гэсэн уцнаас. Угаасаа нэг хизээч баг тэнцэг бол баг нэг юугаар уцаар хэлэхгүй тийм утас ирж ийн гэдэг чинь тэгэл найдвар тэгэл залхаал барыг буц догрongот за би ажиллаа гэж бодсон. Тэгэл авсан чинь нэг өвөө бүр ингээл бүр амар цаашаа гардаг амар хөвшөө өвөө байсан. Тэгээд ирээд ярилцлаганд орохоо хэр нөө тэгэл очсон чинь ингээл 4-5 мянга сууцаа. Тэгэл очил ярилцлаганд бичгээрэнт юугаа өгвөл тэгэл нөө нэг цагийн ажил хийж исэн болохоор угаасаа цагийн ажил хийж болохгүй гэдгийг одоо нөө хэлээл шууд үнэнгээ хэлээл эхлээд өөрийгөө тэр чинь эхлээд нөө болохгүй юмнасаа хэлэхгүй шүү дээ өөрийнхөө нөгөө чадвар мадар бүх юм одоо нөгөө би ингэж яаж исэн гэл тэгэл сургуулийн ажил бас нэг жоохон туршлагатай одоо юм оюутны материалын юу хийж исэн энэ төр гэсэн нэг тиймэрхүү юм нэг удаа хийж исэн ч тэр чинь туршлага болох юм байсан. Тэгээд ерөөсөө юу яахгүй танаа зоохгүй өөрийгөө тэгтээ худлаа хэлэхгүй шүү дээ өөрийнхөө хийсэн юм ингээд жоохон тодтогоод тэ хэлэхгүй л угаасаа хөө ойлгохгүй юм чам. Тэгэл Японы одоо ийм төвшөнтэй гэл яг нөгөө юм уу тэгэл угаасаа ярихаар за энэ ямарсан нэг ажил хийж чадах юм байна л гэж бодсон баг. Тийм тэгэл хажуугаар нь одоо өөр юу яах вэ гэхээр ингээл 4-5 жил одоо Японы Монголд байдаг Японы компанид ажиллаж исэн. Тэгээд яг ирээд удааг байгаа ч гэсэн Японы ирээд удааг жил гарan болцсон ч гэсэн 90 очин байсан болохоор Японы нийгмийг би ерөнхийдөө мэднэ. Тэгээд нөгөө Монголдо Япон компанид ажиллаж байсан болохоор Японы компани дээр одоо уур амьсгал юу байдгийг те. Тийм юм мэднэ энэ төр гэл өөрийгөө апилтал тэгэл хажуугаар нь нөгөө нэг зан чин Японы сургуулийн чинь олон орны оюутнууд байгаа гэж тал нөгөө нэг би орс хэлээр уншиж чадна мадна гэл ярьж чадна мадна гэл тэгэл тэр мэрийгэнсэн чинь орсоор ярих юм уу гэж бил гэл тоосоо тэр зорчход тэгэл дараа нь тий орс тэгээд манад нэг үзбек оюутнууд ирээд тэгэл гэхдээ би тэгэл огт мэдэхгүй хүмүүс яаж үзчих л таа юм чи. Тэгэл ингээл жоохон ойлголцонгоо сүгөө. Тэгээд ерөөхдөө энэ тэгээд энэ хүмүүстэй ярилцсан. Тэгээд хамгийн гол нь өөрийгөө тэг запилдчихэд. Тэгээ араас нөгөө гол юм хэлсэн шүү дээ. Би ингээд ажлын визтэй. Тэгээ би ингээд ажлын визтэй болохоор цагийн ажил хийж болохгүй байгаа гэдгсэн чинь тийм үү манайх Монгол оюутан айгуу цөөхөн байгаа нэг өглөө 200 оюутан жилээ байгаа ч хэлээд тэгжсэн. Тэгээ бид нар одоохондоо оюутан байхгүй байгаа болохоор цагийн ажил авъя гэж бодож ирсэн маа. Тэгэхгүй тэгэхээр би зөндөө олон Монгол оюутан оруулж чадна гэж хэлээл. Тэгэхээр ч угаасаа компани удирдлагууд чинь тэгээл орлого оруулах одоо юу шин зах зээлийн заа гэсэн югаар тэгэнгүүтээ л айгуу өөртөө ихтэй. Гэхдээ ягаад ч юм одоо нэг жоохон болно гэсэн итгэл агаадсан. Тэгээд ч угаасаа энэ ажил миний одоо юу гэдэг те айгуу таалагдаад. Тэгээд хэлчихсэн. Тэгэл бас нэг найз байсан болохоор те ийм төстэй ажил хийдэг гэсэн болохоор найзаасаа асундаа гэж одоо өөрөө хэлсэн байсан. Тэгээд би танад зөндөө Монгол байт оруулж чадна гэл. Тэгэл заа гэл угаасаа нөө захирлын нүдэн цэргээд ирж байгаа чинь тэгэнгүүт заа болчих шиг болоо шүү. Дотроо бодчихвол. Тэгэл за хариу гэж эргээд хэлээ гэл. Тэгэл явчаал байжсэн чинь дахиад нөгөө өвөө маань уцтал төв компани дээр хүрээд иргээл. Тэгэл яасан чинь надаар нэг юм сайн сэтгэл зүйн юм шиг тест одоо сэтгэл зүйн чатаа бас тэтгэхтэй танаа тим ажиллуулаад цаг маг хараад. Тэр нь болохоор одоо юу гэх юм бэ? Ерөнхийдөө бол энэ хүн одоо нөгөө нэг ажил дээр ямар характер гаргах уу гэдэг юм уу? Юу яг хүүхнийгаа яах ямар одоо хүүхний тест гэх юм уу? Стресс орсон байл ямар одоо үйлдэл гаргах уу? Тэр мэрийг юм шиг байна тий. Тэрийг нэг хідэн асуултууд ингээд байна. Тэгээ тэрнээс ингээд өөрөө ингээд бөглөөл хэлээд нэг тийм хийжсэн. Тэгэл за юу яасан тэр үедээ тэнцсэн шүүч гэж хэлээ. Тэгэл юугаа бичгээрэнтэй агаад тэгэл орж исэн шүү дээ.
юу асайгуу сонь те. Сайн нэг батсан. Би чамаа ямар хувц өмсч атсан бол гэдгийг чинь асуу үед атсан. Би зүгээр юу бас л нэг аюул альбас нийтлийн өмсөх байх гэж дал зүгээр өөртөөсөн хар брюк өмс цагаан цамцаа өмсөл татсан. Тэгтээ нөгөө юу одоо нөгөө нэг яг нөгөө Япон октодын өмсдөг шиг тийм хувцас надад угаасаа байгаагүй. Пижак тий бүр нэг юм бүгд нэг хэвээ юм шиг хувцастай. Яасан гэж амар нэттэй юм уу. Би нэг юунд юу лээ компани ингээд ярьцлага өгөөд тэгэл ингээд гараал явжсэн чинь л юунес нөгөө нэг ардаас нөгөө хүн нь гарч ирэл хөөе хүлээж агараа гэж бүгдийг нь дуудахгүй юу. Тэгэл яасан бол таа гэсэн чинь сая энд юугээ нөгөө нэг хүрмээ цалиад өмсөөгөө бүгдээ эзэл сүрэмтэй. Тэр яаж мэдсэн? Мэдгүй кермамирмаагаал ухсан юм шиг байгаа. Тэгээд гэсэн чинь өөр хүн ингээ хүрмийг нь өмсөө явцсан. За бүр энэ гайгүй заяо. Яасан гэсэн чинь маа нөгөө нэг ажил дээр нөгөө нэг ийм одоо нөгөө ажилд орсны дараа зөвхөн тэр нөгөө шинэ оюутнуудаа 3-7 хоног бараг сар байхаа нэг юм сургалтанд суулгадаг байхгүй юу? Одоо шинэ оюутнуудын шинээр ажил орсон оюутнуудын одоо тэр нөгөө сургалт гээд тэгэл тэрэнд одоо жишээл нэрийн уцаа яаж солилцох уу? Юугээ хүнтэй одоо утсанд яаж хариулах уу? Тэгэл мэйл яаж бичих үү? Энэргээд одоо бүгдийг нь зааж байгаа юм л да. Тэгэл бизнес одоо Японд тийм одоо японочууд тэрийг нь зааж байгаа шүү дээ. Тийм одоо жишээлбэл зүгээр одоо хүндэтгэлийн хэлээр заавал ярих хэрэгтэй энэ тэргээл нэг тиймэрхүү ерөөс найдад хоорондоо ярьж байгаа юм шиг ярьж болохгүй энэ тэр компани дээр. Тэгээд нэг тийм сургалтанд суусах байхгүй юу. Тэгсэн чинь амар нийттэй. Бүгд ингээ нөгөө нэг адилхан тэгсэн чинь тийм болохоор нэг тийм Япон маягийн өрөөнд орсон юм аа. Яагаад ч мэдгүй. Тэгээд ингээ бүгд ингээ гадаа ингээ гутлаа талаад ингээ орж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь гутлаасаа л өмсөн. Өрөөс нэр өмсөн. Нэг хүнийг аваад ингээ энэ миний гутал биш. Тэгсэн тэр хамгийн амарчтай баг хагас өдөр босны дараа явсан. Тэр миний гутал биш аа шиг. Тэгсэн чинь нөгөө нэг өөрийнх нь гутлыг өмсөн. Бүр тэр хүнээс одоо тэр чинь 20 хэдэн л охин байгаа юм л да. 20 30 30 хэдэн юм уу. Тий. Тэгсэн чинь хамгийн амарчтай ингээд биш байна ингээд тэр охин болохоор өөрийгөө ингээд мэдрээд энэ биш байна гэдэг ингээд мэдээ хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг мэдхгүй юмсан нэгээс мэдгүй. Тэгээд тэр гол олтоогүй байна. Йоо бүр энэ яагаад юм бэ? Тийм үү. Жаахан өөрөө залахгүй мөн тэр. Харин тийм. Айгүй хэцүү. Тэгэл яг тэр төхөөд ирэнгүүд нөгөө их сургуулийн тэр ойр хавьд нөгөө тэр зардаг. Одоо тэр нөгөө Свет зардаг тэр компаниуд нь хурж ирсэн нөгөө төр зургийн тий төр зургийн нөгөө дэлгэрүүдэ гаргана. Тэгэл айгүй ер нь бас жоохон хэцүү тэр. Тэгээ яг нөгөө 100 яг нөгөө мен одоо ярилцлага нь болдог болохоор 100-ны тэр халуун тэр хав хар костюм бицагийг өмсөв. Амар зузаан. Тэгээ дээрэс нь айгүй хэцүү. Тэгэл нөгөө юу цагаан цамц заавал өмсөх хэрэгтэй. Ямар хувц өмсдөг вэ гэхлээр цагаан цамц өмс нөгөө цагаан цамц нь гэрлэх учраас татвараа заавал юм цагаан майк өмсөх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь цагаан цамц өмсөө, дээрэс нь хар пижак өмсөө. Тэгээд доогоороо болохоор юм хар юбг л ер нь өмсөл зүгээр гэдэг. Өмдтэй октод хаяа мэрс ирээдэг. Гэхдээ өмдийг бол нэг бас октодод нэг яагаад гэдгүүл юм бэлээ жоохон имиж нь жоохон тийм нэг жоохон хүчтэй дүү харагддаг гэх юм уу. Тийм учраас тийм өмдийг бол нэг өмсгий зөвлөдгүүл юм бэлээ. Тэгэнгүүтлээ заавал биений өнгөтэй тийм шилнэрх өмсөх хэрэгтэй. Харцгүй өмсч болохгүй тий. Тэмүүтэ шилнэрх гон гэсэндээ бүр ингээ цаанаасаа даацсан байгаа. Тэр нөгөө нэг юу номер нь. Тэгээ хит тийм бас цагаан байж болохгүй, хит бараа байж болохгүй, бордоо байж болохгүй тий. Цагаан цус байж болохгүй. Тэгээ гутал нэгээр асуудалтай. Юуны урт тасаагаа тий. Юуны урт тасаагаа. Урт бас байж болохгүй, хит их урт байж болохгүй. Яагаад яг өвдгөөр татсан л байх хэрэгтэй. Тий. Тэгэл би бүр тэр гутланд нь хамгийн нург байсан. Нэг имээс гутал. Тий, тэр гутал амар хөл өвдгөн. Тэр гуталтай өдөр зүг авна. Тэгээд бас цүнх. Нэг хар цүнхнөө тий. Тэр цүнх дотор нь юуч багтдаггүй заяо. Нэрээс хүртэл цаанаас байх хэрэгтэй юм уу? Ямар хэцүү. Бүр яг тэр зөвхөн нөгөө юунд ордог. Нөгөө ажил хайхтаа үрдэг цүнх. Тэгээд тэнгүүд амар хэцүү ингээд тэр цүнх дотор үнэхээр бүр ингээд компьютер зарахгүй заяо. Ноутбук зарахгүй. Тэгээд ингээ ядаж солих гутлаа ингээ аваа авчихгууд гутал зарахгүй. Тэгээд компани дээр очиж ямар нэг компьютер бодлох. Тийм, имэсэг ямар тэгээ баахан юм торн хийчээд ямар тэгээ. Бэрэ явчихлаа. Тэгээд тэр хувцас тий ус будаг. Будаг. Хумсны будаг болохгүй. Тэгээд нүрээ бас яаж бодох вэ гэдэг нь бас тод бодож болохгүй. Тийм. Хөмсгөө тэдэн миллиметрээс илүү бодож болох.
Тийм. Ер нь тийм. Тэн тод өнгийн тэн төрөх шүү. Тийм. Тэгээ огт бас бодоггүй байж болохгүй хүндлэл үзүүлэх гэсэн. Тэгээд үсмүсээ эмэгтэйчүүд бүр үсээ бүр амар үсээ бас бодож болохгүй. Хитрхи юм шаарч юм уу нэг natural бор морл нэг арай гайгүй юм шиг байгаа. Тэгэл тэрнээс сар авлах уу? Зүгээр болно. Тэгэл амар олон охтууд тэрэнд зориулж юугээ боддог үсмүсээ өөрчлөлт юм бэлээ яг тэр юугээ хийгээд эхлэнгүү. Одоо нөгөө нэг ажлын төрлөөс болох уу энэ? Тийм. Одоо жишээлбэл нөгөө хувцас дизайн ч юм уу, эсвэл мейкап ч юм уу, эсрэгээрээ тиймэрхүү салбар авах юм бол илүү эсрэгээрээ өөрийн гэсэн оригинал өөрийгөө юу гарах байсан дээр. Тийм. Тэгэхээр одоо яг миний яг одоо яасан одоо энгийн офисын ажил бол тийм байсан. Тэгээд юу лээ? Нүүрний будаг тийм үсээ ингээд бас эмэгтэйчүүдэн заавал ингээд нэг вакс ч юм уу тэгээд сервисний дарахгүй болохгүй тий. Тэгвэл нөгөө нэг орноосоо басаад ирсэн юм шиг харагдав. Тэгээд бас нүдний шил араамн тийм одоо мөнгө дараа байж болохгүй. Цацаа байж болохгүй тий. Ер нь айгүй хэцүү л байсан л да. Тэгээд эмэг бүгд. Эмэг шигтгэдэг эмэг л болно. Бүгд бол ерөөсөө аксессуар бол эмэгнээс өөр бол юу ч болохгүй. Нэртэй ус ч гэсэндээ болохгүй. Тий. Ер нь бол өөр хөвтгэлээ. Ер нь бол тийм. Тэгэл өөр зөндөө болоо. Ажилд орчхоор яах вэ? Ажилд орчхоор компаниас олно тий. Тийм. Яг компани болгон бол яг тэр нэг анхны тэр нэг шинэ орсон. Уус юу гэж мэдгүй оюутнууд байгаа юм чинь. Тэгээ тэднэрт нь яг зориулсан тийм нэг юу зааж өгдөл юм бэлээ. Яг бид нар ч бол нэг юу мэдж байгаа штэ. Одоо юу гэх юм хүндэтгэлийн Япон энэ дэр ингээд яг нэг заалгацсан болохоор мэдээд байгаа байхгүй. Тэнгүүд зарим Япон хүмүүс одоо хөвгүүд энэ төр ерөөсөө бүр мэддэггүй анхаасаа. Мэддэггүй тий. Заалгаж байгаачгүй тэгээд ерөөсөө ашигладаггүй болохоор тийм ерөөсөө л яг найзууд хоорондоо ярьж байгаа юм шиг ингээд энгийн Япон хэлээр ярьдаг. Тэнгүүд бид нар ч баг хүндэтгэлээр тий яг энгийн баг тий энгийн баг нэг ярих хэрэг юу байгаад байдаг шүү дээ. Би одоо буруу зүрх яриад байгаа юм яа даа юм л тийм. Тэгэл нэг тиймэрхүү юмнууд яагаад л. Гэтэ манай ажлын хувьд бас гайгүйсэн. Ажил орсны дараа ч гэсэндээ тэгэл дуртай хувцас өмсч болно. Джинс өмснөөс дуртай хувцас өмсч болно. Манайхаас тийм байсан. Джинс өмсч чадахгүй. Гэтэ намайг дөнгөж орсны дараа манай дараагийн эмэгтэй хүн мэддэг сахгүй. Джинс өмсөд иддэг гэсэн. Тэгж байгаа сүүлдээ нэг санам манайх нэг юм цаанаасаа нэг сайн урсгалаар өөрчлөгдсөн гинт. Тийм тэгэл джинс өмд өмсгөө байлаа. Ер нь бол тэгтээ юу те яг компани уур амьсгал гэдэг бол амар чухал. Яг адилхан ажил хийдэг мөртлөө компани ямар хаалтгалаад тий болдог зүйл болдгоо зүйл гэдэг нь бүр айгу ондоо гэдэг тий. Тийм. Яг ижилхэн салбарын ажил мөртлөө яг компани уур амьсгал гэдэг бол тэгэхээр одооноос ажил хийж байгаа хүмүүс ахын бол яг тэр компани уур амьсгалыг нь хараад тий эхлээд нэг жоохон асуудалгүй шиг зүгээр нэг энгийн даруухан хувцамсж байгаа л бусад хүмүүсийнхээ ямар их хувцалж яа тийг хараал тэгж байгаа л тааруулаад. Гэтэ ер нь ажил тий хараад хаад одоо юу гэх юм яг Японцууд зөвхөн ажилдаг компани бол жоохон хатуу байдаг юм шиг санагдсан. Гадаад хүмүүс энэ төр одоо ажиллаад гадаад хүмүүстэй ажиллаад сурцсан тиймэрхүү компани бол бас арай гайгүй одоо тэр тал дээрээ зөөлөн байдаг. Яг зөвхөн яг Японцууд ажилладаг. Одоо жишээл манай компани мөртлөө компани доторх одоо тэр хилцээсээ ажиллахад бас шал ондоо. Одоо жишээлбэл нөгөө нэг юу яадаг одоо удирдлагын хилцээс гэх юм уу? Одоо нөгөө нэг санхүү хүний нөөц энэ төр байдаг. Тийм удирдлагын хилцээс ингээд оронгууд баг би хүртэл баг ингээд хөөе миний хувцас гайгүй байгаа гэж баг боддог байхгүй юу. Тэгээ тэр хилцээст ажиллаж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр бүгд Японцууд. Тэгээ бүгд ингээд нөгөө нэг юу өмсдөг. Одоо тийм эмэгтэйчүүдийн офс өмсдөг юм хувцас байдаг шүү дээ. Юу бүгд нэг ижилхэнтэй. Тийм юу бүгд тэгээ нэг хөөрхөн нэг цамц мамц энэ төр байдаг шүү дээ. Тэгээ цаанаас тэрэн дээрээ цамц. Яг тийм нэг амар аль бие усны костюм бичиг биш мөртлөө нэг юм цэвэрхэн тий. Тэгээд би мэд юм болохоор ингээл кед мэдтэй явж идэг болохоор тиймэрхүү газар оронгоцсон ингээл ганцаараа нэг тиймэрхүү газар хин өөрийнхөө гадтай. Яг хилцээсээс болохоор нэр шал ондоо. Тийм. Тэгээд тиймэрхүү гэдэг. Тийм ээ манайхаас тийм байсан. Өсгөд хавцлаас өмсдөг тэр газар ажиллаж байгаа. Тэр газар өөрийнхөө ажиллаа. Тэр хилцээс ажиллаж байгаа хүүхнүүд нь. Тийм.
Манай ажлаас нэг давхар хоёр давхар ингээд шал өөр. Тийм нэг давхарт манай нэг гадаад тэгсэг. Гэтэ манайхан амир инээдтэй хоёр давхар дандаа Японцод нэг давхарт ингээд гадаад Япон холилцсон маа бүртлөө нэг давхрынхан илүү одоо тийм мажиме одоо юу гэдэг тийм Японцод нь тийм ийм жоохон хамаагүй дөө тийм байсан. Сонин тий. Тийм тэгэхээр яста яг л компаниас олно. Тэгээ одоо миний ажил болохоор үнэ хамаагүй шүү дээ. Би ч бараг хүсмэсээ шарвал. Харин төвсээ шаруулаа, джинстэй, бүүттэй. Харин тэгээд за хайдлаа цаг явуулж байгаа болохоор би Тэшоко хийсэн талаараа ярьчаад тэгээд тэгсгээд дуусахгүй энэ удаагийн дугаараа. Тэгээд Тэшокогны ажлаас солих шүү. Ажлаас солисон. Нөгөө эхний Орсон ажилдаа ажиллаж агаад мөрөөрөө ажиллая гэж явж исэн чинь нэг газраас өмнө нь бас холбоотой байсан газраас манад ажиллах уу гэд юу санал ирээд тэгэнгүүт нь ямар ч нөгөө нэг юу яах нэг бодлохгүй байсан. Ажлаа салах бодлохгүй байсан чинь ковид гарч мараад тэгэл ер нь жоохон хүмүүсийн боддог юм өөрчлөгдөөл өдөр тутмын ажил юм өөрчлөгдөөл эхлэнгүүт нь би ч одоо ингээд энэ ажлаа хийгээл ах илүү гэл гинт нэг юу толгоонд юм орж ирэл тэгэл ажлаа нэрээс одоо жишээлбэл би ингээд ажиллах болцвол яах вэ гэж бодонгуудаа ажлаа салмарч юм шиг санагдал тэгэл дараагийн ажилдаа орсон айгуу тавчлаад ярих юм бол гэхдээ яг энэ нөгөө санал авсан ажилласаа биш өөр ажил нэлээд хайсан л та. Тэгээд өөр ямар ажил хайсан гэхээр нэг жоохон IT чиглэлийн ажилд бол нөгөө өөрөө жоохон сонирхолтой тэгээ нөгөө туршлагагүй ч гэсэн сургаад авна гэсэн. Одоо эхлээд жишээлбэл IT компани офис яаж агаад баг-багаар сураад тэгээд жоохон баг-багаар IT хэсэг рүүгээ одоо юу яагаад ордог гэсэн тиймэрхүү ажлууд байдаг гэж сонсоод өөрөөсөн судлаад тэг харж байгаа тийм ажилд орох юмсан гэд бодоод нэлээд хайсан чинь ерөөсөө нэлээд жоохон босгоно өндөрсөн байсан. Тэгсэн чинь дараа нэг хүнээс сонссон чинь одоо нөгөө корона болсон чинь онлайн ажил айгүй хийхсээ тэгээд IT мэргэжлийн хүмүүс айгүй нөгөө нэг юу яцсан шаардлага нь одоо юу яцсан хэрэгцээ нь өндөр болцсон. Дээрээс нь одоо жишээлбэл өмнө нь IT-гаар ажилладаг одоо сургууль төгсчөөд болцоод буцаад IT руу орох юм уу те. Тэгэнгүүт нөгөө нэг зах зээл нь айгүй нэлээд одоо юу яцсан. Тийм болохоор юу нөгөө ямар ч туршлагагүй хүн орох цай баг багцсан юм шиг лээ. Тэгэл нэгэнт нөгөө нэг ажлаа салмаар санагдаад нөгөө хөдөлсөн чинь тарих толгой тэрцгээр салмаар санагдаад сэтгэл яваа. Тэгэл нөгөө анх санал авсан ажил руугаа орсон. Тэгээд тэнийг амар эхлээл нөгөө нэг хамгийн ихний ажилдаа жоохон нэлээд хайж орсон болохоор хэсэгтээ нэг ажлаа сална гэсэн ойлголт нэг байдаггүй байхгүйсэн. Тэгэл ажил салахаар давхар виз яад юм бол гээл айгуух юм боддог гэсэн ч гэсэн яг салиад үзэхэд бол ер нь их асуудалгүй юм билээ. Харин тийм бах тий. Одоо жишээлбэл тийм ер нь жоохон айцтай л байдаг л да. Хийж үзээг болох дээр тий. Ямар байд юм бол яад юм бол гээл Японд тэгээд бас нэг яг хэлэх юм бол ажил олон салах бас тийм сайн биш үү тий. Имиж нь байдаг учраас. Ерөнхийдөө яг ажил сольж болно л доо. Жишээлбэл за нэг 3 жилдээ нэг сольсон бол зүгээр гэх юм уу? Тэрнээс биш. Жил болгон ингээд солиод яваад ах юм бол дараагийн ажил олоход хэцүү болно тий. Өө эн чинь манад ороод гэсэн нэг тий. Манад ороод ч гэсэн удахгүй юм байна. Тийм юугаар тий. Гэтэ энэ зөвхөн бараг Японд ээж магадгүй. Тэсвэргээрээ барууны орнууд болохоор ийм олон туршлагатай юм байна штэ гэдэг юм уу? Талаас нь илүү одоо юу гэх юм энэ хүн яг тэр компанид яг өөрөө хийх юм хийчээд дараагийн степ рүүгээ явахын тулд ажлаа сольж байгаа юм байна гэсэн маягаар юугаар зөв аргаар юугаар хардаг тийм өнцгөр хардаг юм уу. Японд болохоор яг үнэ хэлэхэд ерөнхийдөө нэг компанид ороод дээр вэс тиймээс л да нэг компанид за яг их сургуулаа төгсөж ороод тэр компанид тэтгэврт гаран гартлаа ажиллах гэсэн team системээр явдаг байсан. Тэр нь одоо ч гэсэн бас байгаа. Тийм одоо гэхдээ нэг баг-багаар өөрчлөлт байгаа. Тэгэл тийм ажлаа сольж гин гэд за нэг 2-3 удаа за нэг 2-3 ч юм бэ. Ерөнхийдөө нэг сүүлийн 3 жилд нэг 5 удаа ч юм уу сольсон байвал жоохон муу нэр зүг гэх юм уу. Тийм. Тэгэхээр тэрнээс нь бас айгаад бас харин тийм ээ. Тэгээд тийм хэд Японцод байгаа юм бэл. Харин тийм. Одоо гэхдээ юунаас болоод коронавигоос болоод жоохон
өөрчлөгдөж байгаа хабаагаар арай нөгөө хурдыг хурцсагсан баха тий. Одоо жишээлбэл юунаас болоод ажил нь байхгүй болж байгаа хүмүүс зөндөл байгаас тий. Тэгэл өөрийнхөө хүслээр гарч байгаа хүмүүс энэ танад яалтчгүй гарч байгаа хүмүүс энэ тэнгүүд хайдл нэг ажилд орлоо нөгөөх нь дахиад болохгүй байлаа гэлтэй нэлийн хөдөлгөөнтэй байгаа хаа. Тийм болохоор одоо энэ нь бол зүгээр энгийн юм уу ядаж нөө муу имиж болчмаар байгаа байхгүй тий. Харин тийм болчмаар байгаа байхгүй юу. Тэгвэл бас өөр олон гоё газар ороод олон газраас туршлага судлаад явах ёсгүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ажил солиё гэсэн хүмүүс айгүй олон байж магадгүй л дээ. Ялангуяа монголчууд те Японд ажиллаж байгаа. Тэд нар яг яаж солих учраас сайн олдгүй юм шиг санагдсан. Тэрэн дээр бол тэгээд яг нэг ажлын одоо тэр нэг яг ажил солиход зориулагдсан тэр нэг консалтинг компаниуд гэдэг байхгүй юу? Тэр компаниуд хандаад тэнгуү тэр компаниуд нь одоо нэг бүх ингээд одоо юу гэх мэдээлэл те бүх юмыг ингээд аваад тэгээд ийм компани ингээд өмнөөс нь баг ажлыг нь тийм хайж өгдөг. Тийм би бас юу яжсэн рекрут бүртгүүлээд тэгэл өөрийнхөө нөгөө нэг бичсэн CV-г мэйлэр надад ингээл яг зөвхөн надад ийм зориулсан тийм нөгөө юу гэдэг лээ хариуцсан хүн зөвлөх юу яаж өгвөл томилж өгвөл нөгөө үнтэйгээ байнга шууд ингээл хуцаар яриад те бүр би одоо энд мөнгө төлөхгүй байгаас надад ингэж яаж өгч болж байгаа юм наачин гэхдээ цаад компаниас ч мөнгө авч байгаа. Тийм. Би юуг нэрээ сонссон шүү дээ. Тийм үү. Тэгээд нэг хүнийг тэгэж юугаар зуулшуулж оруулахаар нэг тэр хүнээс шалтгаална. Тэгээд бас компаниас шалтгаалаад нэг ойролцоогоор дунджаар нэг 50 мянган хавцаа байдаг юм шиг лээ. Тэр хүн гэхдээ нэг ажилд орж иж тий орохгүй болвол ажилдаа яг дуусчлаад яг ажилдаа орох юм бол тухайн нэг авсан компаниас нь тэр одоо нэг ажил хайж байгаа тэр агентлагт мөнгө өгдөг тий. Тийм билээ. Тэгээд тийм болохоор зүгээр нэг заа. Харин тэгэл бүрстэ хамаг юм ингээл амар хичээгээл миний хамаг CV-г те ингээд энийг ингээд биччихвэл ингээд бүгдийг засч өгөөл те тэгэл өглөө болгон нөгөө ажлын юу ирүүлээл санал ирүүлээл таны нөгөө нөхцөлд чинь тохирсон ийм ажил байна. Эднээс одоо нөгөө нэг за энэ бол минийх бишээ гэсэн юмнуудаа надад хэлээд өгч тэгвэл би дахиж энийг явуулахгүй энэ төрлийн ажлыг явуулахгүй гэлдэг те. Тэгэл бүр ингээд зориултаа аппликейшн дээр аппликейшн дээр ингээл бүх юм ингээл миний профайл үүсцэн тэгэл ямар аппликейшн вэ? Recruit-ийн л нэг тий recruit тэгэл нөө цээж зураг энэ төр гээл тэгэхэд иймэрхүү зураг авил зүгээр гээл тэр мэрийг хүртэл зааж өгөөл тэгэл миний юунаас одоо нөгөө нэг PR энтриг өмнөөс ингээд ерөнхийдөө юугаа хичээл засч өгөөл яг компани нөхөд бэлэн болгоод тэгэл компаниуд руу явуулаа. Тэгээд яг иймэрхүү юугээр л одоо ажил хайж өгдөг. Одоо зурчлалын компаниар дамжуулахгүй бол яг өөртөө яг бор төрхөөрөө яваад бол яг таньдаг хүмүүнтэй бол зуршлуулаад орж болох ба. Тэрнээс биш яг өөрөө бол хайна гэвэл бас нилээн чанга. Нилээн л одоо юу гэх юм тэр компанид яг үнэлэгдэхүйц тийм хэмжээний чадвар мэдлэгтэй байж тийм. Тэгэхгүй бол бас ер нь хэцүү. Яг бор төрхөөрөө явах юм бол тойроо зам тий жоохон замаа хурдлуулъя гэх юм бол агентлагт байх юм бол ямар ч өөрөөс мөнгө гарах юм байхгүй тий одоо нөгөө нэг виз гаргаж өгөө мөнгө авдаг газартай бол өөр тий яг зариултын зөвхөн хөдөлмөр зуучин агентлаг компаниуд гэсэндээ яг тэр компани бол яг ажилд авах хүн ажиллах мэдээлэл өгд юм билээ. Тэгээ шууд өөрсдөө ажил хайхаас илүү тий. Тэгээд баг зарим компаниуд залгаад ингээд танаад ингээд энэ мессен дээр чинь ажилд орсон ингээд хэнгүүд та тэр рекрутинг компанитай холбогдно гэд тэнд ингээд бид нар мэдээлэл өгсөн байгаа энэ төргээд тэгдэм билээ. Тийм болохоор тийм ерөнхийдөө яг тийм систем нь яг тийм гэх юм уу? Ажил солих. Машинаар ажилд орох гэсэн адилхан тий. Бас яг адилхан тийм рекрутинг компаниар дамжуулаад тийм тэгэл гэхдээ яг нөгөө нэг өөрөө хуваарай хайх тэгээ танил талаараа дамжуулах чаас муу арга биш л тий одоо тийм миний хувьд бол сая ажлаас салсан танил тал нөгөө юу байсан олон жилийн нөгөө нэг ихтгэл юу байсан болохоор тийм болохоор одоо юмнуудаа дараагийн бас одоо юу гэдэг төлөвлөгөө тий юу ч тохиолдож болохоор гэдэг шиг тийм өөрөө гэж хайх юм бол бас нэг юм онцлог компани юм уу те заавал нэг тийм жижиг нөгөө нэг агентлагт юугаа яадгүй нэг
дундаж мөртлөө тийм. нэг айтайхан компаниуд Тийм. ээж олно шүү дээ. Нэг юм дундаж нэг юм Тийм, гадаад одоо хүн авчмаарч гэсэн нэг тийм компаниуд ээж олно. Тэгэхээр тэгэхээр тэрийг чинь бас хайж олно гэдэг чинь бас айгүй хэцүү Тийм, тийм компани өөрөө хайж олно гэдэг чинь. тийм. Тас ер нь ингээд цаг болж байгаа шүү дээ. Хайж олно гэснээс найз нь сая нэг юм амир нийттэй юм юу санацлаа. Би яасан гэсэн чинь нэг амир компани ерөнхийдөө тэр одоо юунд яг тэр Рикунаби Майнабигаас хайсан л да. Хайгаад тэгээд бас нэг тийм нэг юу гэх юм олон улсын харилцааны тийм ажил хиймээрсэн болох тийм. Миний нэг яг цагийн ажил хийжсэн газар тийм нэг Коксай Заshi Коксай одоо яг олон улсын тийм компаниудын холбогдлоо сэтгүүлээс аахгүй юу. Тэгэл тэрэн дээр ингээл тэр нэг олон улсын одоо юу гэдэг үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь ингээд нэг юугээ зараа ингээд тавьчихсан байсан аахгүй юу. Тэгээд ингээд тэрийг харж агаад нэг компани болоод тэгэл Монгол энэ дээр нэг прожект одоо тий төсөл мөсөл хэрэгжүүлдэг тийм компани байсан аахгүй юу. Тэгэл тэрийг нь харчаал өө ямар ашгүй юм бэ гээл энд явчих ашгүй юм бэ гэж амжилт ярьж л байна. Ярьцааг тий. Тэгээ би нэг тэр компаниг ингээд би зөвхөн ингээд нэг сэтгүүл дээрээс харсан байгаа шүү дээ. Тэгээ харцаа тэр сэтгүүл чинь нэг гол нь ингээд би авч явж болохгүй. Тэгвэл тэр үед ягаад зургийг нь дараагүй юм. Авч явж болохгүй ингээд би зөвхөн тэр компани нэрийг нь л хэлсэн заяа. Тэгээд тэр сэтгүүл чинь ингээд тэр намын цагийн ажил хийдэг газар ингээд байж байгаа болохоор тэгэл гэртээ очиад нөгөө компани чинь юугээр интернетээс хайгаад тэгээд нэг ямар нэртэй хэлээд дээ. Нэг ямар ч гэсэн тийм нэрийг нь бол яг зөв ингээ хийсэн. Тэгээ хайсан чинь нөгөө нэг интернет дээр ингээ гарч ирж байгаа байхгүй юу нөгөө компани чинь. Тэгээд тэгсэн чинь ашгүй ойрхон нөгөө нэг тэр юу компани нөгөө нэг танилцуулга нь одоо тэр нөгөө нэг юу гэдэг танилцуулга нь ингээ нөгөө ойрхон одоо нөгөө нэг Yoyaku одоо цаг авах боломжтой байхгүй юу. Тэгээд тэгэхээр за тэгвэл энэ компани дээр ингээ очиж танилцуулгын сонсъё гэд. Тэгээ бүртгүүлээд тэгээ шинжгүй дэсэн энэ тэр компани. Тэгэл шинжгүй лөө явж очивоо хамаг нөгөө хувцас өмсөл. Нөгөө нэг юпгээ цагаан цамцаа. Тэгэл тэр чинь 100 амар халуун. Тэгэл одоо цагийн ажил магаалаас амралт аваад ингээ явж байгаа байхгүй. Тэгэл очиод тэг би одоо яагаад ч мэдгүй тэр үед вебсайт энэ тэрийг нэрээс орж нэг сүртэй тэгэж хараагүй яа гэвэл бүх мэдээллийг нэг тэр сэтгүүл дээрээс харсан байсан. Тийм болохоор за окей гээл. Тэгэл угаасаа юуг нь танилцуулгын сонссон ч. Тэгэл очиод үүдээр н ороод тэгэл угаасаа амар олон үеднүүд ингээл амар том заална ингээл цуглаад тэгэл нөгөө нэг юун танилцуулга ингээл эхэлдэг байхгүй юу? Урд ингээл юун дээр слайдтай ингээл үзүүлээд тэгэл тэгсэн чинь ингээл нэг л сайн уулна ингээл би ч олон улсын тэр одоо нөгөө нэг одоо төсөл мөсөл хэрэгжүүлдэг тийм компани ингээд юунд ноцсон маа гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь амар сайн ингээл өөдөөс бөөнл ингээл нэг тийм юу лээ цахилгаан яриад би фэшн сэтгүүл юм баг гэж байна. Цахилгаан эрчим гэж яриад тэгэл манайх одоо Японд хаяар тэдэн эрчим хүч ингээд цахилгаантай гэж тэгэхээр би амар гахал энэ нэг ингээд одоо үйл ажиллагаа нь ийм цахилгаан бас явуулт юм бах та гэл тэгэл тэгсэн чи тэрний талаар юусаа ярихгүй бүр ингээд мен өнөдөр сонирхож байгаа тэр олон улсын хүмүүсээрээс ярихгүй тэгэл ярьсаар агаал дуустдаг байхгүй юу. Тэгэл би бүр аим гахаад дундаас нь ингээл юу адаг байхгүй юу. Тэр үчинд тэр нэг уцмасаа гаргаж ирж болохгүй шүү дээ. Тэгээ ерөөсөө бүх яриаг нь сонсчоод гараал ямар сони юм бэ. Ерөөсөө бүр ингээд уцаараа ингээд харсан чинь хоёр компани заяа. Яг адилхан нэртэй. Тийм байд юм билээ нэ за. Тэгээ бүр ингээд бүр шокнд ороод өөр компанийн юм очиад шаал өөр компани тэр танилцуулганд очиод 1 цаг 30 минут баг 2 цаг болсон баха. Тэгээ бүр надад ингээд цагийн ажил амраад. Тэгээ надад ингээд тэр ном өгсөн заяа. Цаглынхан битсэн. Яаж бүр андуур бүр орчаал гэж. Тэгээ юун дараа нь ингээд нөгөө нэг ярилцлагын шалгалтанд ир хүмүүс ингээд нэрээ бичээ уцаа бичээд яваарай гэд. Юу тэрэнд юм бач биш юм бүр манайцсан. Харин тийм байт юм лээ. Тийм болохоор аюу сайн юугаа компани сайн судалж ийж яа гэхдээ над чигс тэгж очдог ч юм уу байдаг ч юу. Харин нэг тийм нийтнэм болж байсан. Өөр юуны компани танилцуулга дээр андуурч очиж суугаад ёо тэр бүр дотроо бүр өөрөөгөөч нэг ч дургуур хэсэг нэг ч инээх хэсэг би одоо яг юу ийгээ суугаад байна. Тэг голоос нь гараа гарч явж болохгүй. Араас нь нөгөө чухал юм ярьчих гэдэг авиг шиг санагдаад. Тийм.
Тэгэл ер нь яг Одоо ингээл энийг л хоёлаа яриасаа зааж. тийм Яг үедээ ажиллаа бол ёо амар юу штэ тийм. Стол нэрээ Японд үлдэхүү айсвал нутаг буцхуул Харин гэсэн тийм, тийм одоо тийм. сонголтын дээр байгаа юм шиг санагддаг байсан шүү дээ. Харин Яг тийм ер нь бол ажилд орж ингэж яг тогтворчлоо гэх юм уу? Бас нэлээд их юм болно тий. тийм тэгээд арай гэж нэг орсны дараа Бас ажилдаа айгүй таслаж олон юм, тастай. тийм болно. Бараг бил жил мэл болж ирсэн нэг юм тассан баха. Харин Тэгэхээр би нэрээ аягүй санаа яаж ирсэн шүү дээ. Ороод 4 сард орж байгаа шүү дээ. Тэгээ би 5 сард нэг хаврын байрлсан байхгүй. Хаврын байраар би 2 өдөр гадаа халуун наранд зогсоод миний адил нарсан л биш байгаа заяа. Тэгэл тэрний дараагийн 7 хоногт ажилдаа орсон чинь өглөө ингээ бос чаддгүй. Тэгээ нөгөө нэг тэрээс ухаалж стресс байгаа. авсан. Тийм яг зөв. Тэгээд тэгж нэг яаж яасан. Тэгэхээр яг нөгөө нэг шинээр ажилд ороод тэгж бас амар юу ааж бас болохгүй юм шиг санагдсан. Бага хэмжээгээр өөрийнхөө стресс энтрийг гаргаж байхгүй бол бас нөгөө шалгалт малгалтын дараа за амар ингээл бие мацтай амар хичээгээл тэгэл дуусангууд ингээл бүр нөгөө хамаг юм маань гарч ирэл. Тэрэндээ адилхан. За өнөөдрийнхөө ярилцлагыг гинэ дугаарыг 40-50 минут болж байна. Ингээд дуусгая. Тэгээд өргөжлүүлээд бид хоёроос дараагийн дугаараараа олон сонирхолтой юм ярмаар байгаа. Тэгээд юуны талаар одоо энэ битэрийн дугаарыг ямар хүмүүс сонсохыг мэдэхгүй байна л та. Тэгтээ ямар нэгэн яриулмаар ч сонирхож байгаа юм байх юм бол ямар нэгэн байдлаар подкастын доор битэрийн холбогдох хаягуудыг тавьчих учраас тэнд доор ямар нэгэн байдлаар комент ч юм уу холбоо хараад санал хүсэлтээ бичээрэй. Тэгээд доор нөгөө юу хэсэгт description хэсэгт Future Japan гэдэг Японы сургалтын төв Японд сурах зуучлалын төв агентлаг байгаа. Манай тэгээд тэр хуудасаар зочилж үзээрэй. Японд сурахыг сонирхож байгаа залуус ах юм бол Японы сургалт онлайн сургалтын авагдаж байгаа. Тэгээд Японы хэлний бэлтгэл эрхийг сонирхож байгаа залуучууд ах юм бол охтоо залуучууд ах юм бол манай төвөөр дамжуулан зурчлуул Японд ирэх боломжтой байгаа. За тэгээд энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөе гэж бодож байна. Дуустал бид хоёрын урт яриаг дуустал сонсонд маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа уулзлаа. Баярлалаа.